Таны одоо ингээ хамгийн дотны хүн чинь одоо хамгийн сайн найз чинь ч юм уу хамаг мөнгөө ингээд арилжаанд арилжаагээд алдчихлаа. Тэгээ дээрэс нь бүр байраа ч ихсэн зараад арилжаанд хийгээд алдчихлаа гэвэл та тэр хүнд яг ямар тусламж үзүүлэх вэ? Шууд зодсон шүү дээ. Заасан байцгаана үзэгчдээ энэ дугаараар манай ABC Broker Forex podcast-ийн 2 дугаар дугаар эхэлж байна. Өнөөдөр манай зочноор Батлах. За юу хийж яваад ирвэ хаа? За хай бүгд сайн байцгаана уу? Сайхан наадсан уу? Наадмаар хөдөө явж байгаа л нэлээд олон хоног ус явлаа. Тэгэл 12 3 хоног хөдөөгөр явж байгаа л ирлээ. Сайхан боорлоо. Гайг уус тий боорлоо уустай. Сайн барсан шүү. Тэгээ манай Forex podcast болохоор ер нь бол оруулж байгаа трейдерээсээ өөрийнх нь яг өмнө нь өөр подкастн дээр асууж байгаагүй ч юм уу те арай тийм сонирхолтой хүмүүс үзээд тийм арай сонирхолтой байхаар асуултуудыг асуудаг тохиолж исэн сонин содон явдлуудыг чинь асуун. Тэгэхээр та асуултандаа бэлнэ үү? Гайг баха. Тий. За тэгвэл асууж эхэлцгээе. За мэдээж тэгээ трейд гэдэг бол ингээд савлгаатай бас тийм хүнд зах зээл байдаг. Тэгээ мэдээж яриг та тэр зах зээл дээр ингээ арилжаа хийж явахдаа хамгийн сонирхолтой ч юм уу те эсвэл аюултай ч юм уу нэг тиймэрхүү ийм үйлдэл ч юм уу тийм юм хийж исэн удаа байдаг болов. Мэдээж байгаа л та. Гэхдээ нөгөө нэг яг хийжсэн тэнэгч гэх юм уу тийм сонирхолтой үйлдэлүүд нь бол хөвчлэн эхний үеүүдэд гардаг. Тэгээ угаасаа одоо бол насны хувьд ч гэсэн бас нэг хийж байгаа ажлын хувьд айл айл нь туршлагатай болсон учраас бас тийм тэнэг үйлдэлийг хийгээд ахгүй. Хамгийн анхны хамгийн тэнэг үйлдэл гэх юм бол би одоо яг клиентууд одоо ингээд доор байгаа намайг харж арилжаа хийж байгаа хүмүүстэй дагж байгаа комьюнитид байдаг хүмүүстэй хэлдэг байхгүй нэг анханасаа та рискээ жоохон баг дээр бариараа. Тэгэхгүй бол бас яг нэг одоо $10,000 алдаад ойлгох юмыг чи $100 алдаад ч ойлгож болно. Яг ойлгох зүйл нь ижлэхэн. Тэгэхээр мөнгөнд дүм жоохон бага ойлгох хэрэгтэй. Миний хувьд болохоор нэг их мөнгөөр орох юм бол их мөнгө авна гэдэг ойлголтоосоо болоод оюутан байхдаа би ч анх эхэлчихсэн шүү дээ. Тэгээ оюутан байхад эхэлчихсэн болохоор тэр үед чинь 40-50 сая төгрөг гэдэг бол амар их мөнгө үйдэг гэсэн байхгүй. Тэгээд угаасаа л олж чадахгүй тэрийг олохын тулд баг яг Солонгост байсан болохоор ажиллаад олж исэн. Гэхдээ бас л нэг жил хагас 2 жил орчим ажиллаж иж болсон. Тэгэхээр яг шууд одоо энийг нэлээд олон бас подкаст дээр ярьсан баг. Ер нь бол нэг 15,000 орчим долларыг бол нэг гишүүний дотор алдчихсан. Тэгээ шууд цэнэглээ. Гэхдээ тэр мөнгө нь миний мөнгө биш байхгүй гоо. Хүнээс ингээд ахаасаа зээлээд авцсан. Тийм мөнгө байсан. Тэгээ тэрийг согт байсан гэж бодохгүй. Нөгөө орцсон тэгээд арилжаандаа орцсон тэнгүүдээ хэвээ ингээл баг өсчин гэсэн тийм ойлголттой. Тэгээд аль болох арилж байгааг харахгүй гэгээд найзтайгаа гэртээ шоудж байгаа. Тэгээд өглөөс ирсэн чинь бүх мөнгө алдсан байсан. Тэгээд тэрнийхэн төлөө 2 жил ажилласан байт юм аа гэж. Трейдинг ер нь таны хувь хүний тал дээр яаж нөлөөлсөн бэ? Одоо арай илүү шуналтай болсон ч гэх юм уу тийм өөрчлөлттэй байгаа юу таны хувь хүний тал дээр? Гүш шүү дээ. Ер нь сайн тал руугаа л өөрчлөгдсөн. Тийм. Ер нь бол одоо ингээд трейд чинь өөр өөртөө амар харьцдаг зах зээл учраас би амар философик гэж боддог байхгүй. Одоо ингээд хүн танихгүй зүгээр мэдгүй харахад бол зүгээр чарт юм шиг боловч ер нь амар тийм гүн зах зээл шүү дээ. Тэгээд дандаа өөртөө ажилдаг. Тэгэхээр би бол яг арилжаараа орсноос хойш бол хувийнхээ хувьд бол нэлээд хөгжсөн байх л гэж боддог. Өөртөө байнга яриад алдаа гарвал яг над дээр тусна. Тийм. Хүнийг буруутгах юм шатхан байхгүй. Тэгэл алдаагаа ингээд ойлгож явсаар байгаа л. Гэтэ бас яг 100% болоог байна. Одоо бас тэгэл хаяа бас алдаа гаргана. Гэтэ арай гайгүй. Тийм. Тэгэн л дээ. Тэгээд мэдээж хэрэг арилжаач хүнд бол брокер бол чухал. Тэгээд ер нь сүүлийн үед ямар брокерууд дээр арилжиж байна. Тэгээд бас мэдээж хэрэг брокер болгоно тусдаа ондоо байдаг. Тэгээд тэн дээрээс гарах одоо ихэвчлэн одоо зарим арилжаач хэлдэг шүү дээ. Өө тэр брокероос янгууд жоох юу ажиллаа шүү. Удаан орж ирлээ. Эсвэл жоох спред нь өндөр байлаа гэл тиймэрхүү юмнууд гардаг. Тэгээд зарим брокерууд чинь бүр нөгөө татаа алтыг нь өгсөнгүү түгжчлээ. Эсвэл шатаачлаа гэсэн юмнууд гараад байдаг штэ тэр тал дээр. Тий, ер нь угаасаа нөгөө нэг арилжаачин хүний чинь одоо та хэд банк ашиглаж байгаа тухайн банкт л үрдүүлчихвэл мох штэ. Тэгэхээр хадгаламжиндаа бид нар мөнгө байршуулдагтай адилхан брокер бол арилжаач хүний нөгөө нэг гол хэрэгслийн нэг учраас найдвартай брокер сонгох хэрэгтэй. Тэгээ тэн дээр бол ийм тим инээдрийг хэлхээсээ илүүтэйгээр зүгээр яг олон улсын зохицуулалттай үгүй юу лиценз зөвшөөрлүүдийг нь л харах хэрэгтэй. Одоо ямар байгууллагаар хянагддгийг тий. Тэгээ хинж одоо ямар ч лиценз зөвшөөрлгүй юу нь мэддэхгүй газраа серверээ татдаг ч гэдэг юм. Химэрхүү одоо жоохон мафантай тийм брокеруудыг бол аль болох ашиглахгүй байх хэрэгтэй. Тэгээ би одоо сайхан 100
бас өнгөрсөн зумлуу хизэвлээ би нэг Justin талаар нэг бичлэг оруулж ирсэн шүү дээ. Тэгээд тэр мэн дээр бол ашиг өгөөг нь бол үнэн. Тийм болохоор аваагүй. Тийм болохоор би одоо нэг амар гоншгонж бол юм яриаг үтгэхдээ бол зүгээр бичлэгээ бол хийгээд хийсэн. Яг тэгэхээр бус хүмүүсээс сэрэмжлүүлж байгаа байхгүй юу? Тэнгүүд иймэрхүү нөгөө нэг бip сервистэй брокеруудын гол дутагдал одоо зөвүүн юм нь юу вэ гэхээр баг дүнтэй гүйлээг бол шилжүүлээд өгнө. За асуудал өгнө. Тэгээ угаасаа ихэнх клиентууд бол тийм томор зэнгэлээд том ашиг авч чаддгүй. Тэнгүүд яг тодорхой хэмжээний том ашиг аваад эхлэнгүүд ашиг чинь цацаад одоо зарцаадаг өгөхгүй байдаг ч гэдэм юм те. Эсвэл одоо илүү дутуу бичүүгээр юм шаарддаг. Тиймэрхүү асуудал үүсдэг. Тэгэхээр ер нь бол найдвартай лицензтэй том дүнгээр явандаа одоо жишээлбэл юу гэдэг юм одоо хин ч юм уу арилж байгаа за насан туршдаа $1000 төр хийнэ гэж бодохгүй шүү дээ тийм явандаа тэр балансыг өсгөөд $100,000 дээр арилжаа хийх ч гэдэг юм. Тийм л зорилготой орж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг брокер төр ингээл хэдэн жил гүрээсээр байгаа л арайгч том баланстай болоод ашиг татгсан чинь авч чадахгүй асуудал гарвал хайрын байхгүй. Тэр талаас нь бас хүмүүс бодох хэрэгтэй гэсэн. Тэрэн дээр тэгээ танд юу гэж хариу өгөх вэ? Харин лиценз зөвшөөрлүүдийн шалгаараа одоо миний хувьд бол сүүлийн 4 жил гаруй хугацаанд бол 22 оноос хойш гэсэн брокертэй хамтарч байгаа. За тэрний дараа бол мэдээж EBC брокер 25 оноос хойш EBC брокертэй хамтарч ажиллаж байгаа. Ажиллахаасаа гадна би өөрөө заавал тухайн брокертэй арилж байгаа хийдэг. Тэгээ одоо ажилласан мэдж байгаа тий. Тэгэхээр би өөрөө тухайн брокертэй заавал арилж байгаа хийж үзчихэж ордог. Тэгэхээр EBC рүү орохоос өмнө ч гэсэн би өөрөө нэг 50-60 мянган орчим доллараар чеклж ингэж шалгаж арилж байгаа хийж үзсний дараа хүмүүстэй санал болгодог гэсэн үг. Тийм. Тэгээ өөмөө чи юусаа мэднэ сте. $60,000. Тийм. Одоо зоригоо мэдж магадгүй. Одоо нөгөө нэг яг намайг хариуцсан миний дээр байдаг хүн учраас. Тэгэхээр нөгөө нэг тиймэрхүү дүнгээр ингээд цэнгэлж үзээ, татаж үзээ, ашиг хийж үзээ, алдаж үзээ. Тэрний дараа хүмүүс санал болгох уугүй юу гэдгээ шийддэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр би одоо яг 6 жил болж байхад яг энэ зах зээл дээр яг одоо бус хүмүүст ингээд юм одоо зааж өгөөд зөвлөөд ингээд хамт community үүсгэж байгаа хугацаанд хоёр л брокертэй хамтарсан биз дээ. Тийм. Тэгээд саяас маш гоё сэдв хөндлөл дөө. Ер нь бол брокерийн бас эргэх холбоо чухлаа ингээд бас таахтар ажиллаж байхад ингээд customer serviceтэй хүмүүсүүд нь ингээд тандаа ингээд тусламж өгдөг, инээ тэрэ гэж юм өгдөг. Тэр ер нь одоо манай Монголын хувьд одоо ингээд албан байгууллага ч юм уу эсвэл ингээд брокер байлаа гэж боддог. Тийм одоо эргэх холбоо ер нь танд хэр санагддаг вэ? Тэр ер нь хөгжих ёстой гэж боддог. Брокерийн хувьд ч гэсэн одоо хувь хүн арилжаачдын хувьд ч гэсэн эргэх холбоо гэдэг нь одоо спорт гэсэн үг. Тийм, customer service. Тийм, ерөнхийдөө ихэнх гадны брокерүүд бол яг нэг гадаад улстай бол бүх хэрэглэгч нартай тэгж гоё хурж ажилдаг. Монголд болохоор зэрэг нэг их үедээ бол гадны брокерүүд эхэлж орж ирж байхдаа нэг спорт үйлчлэгийг клиент спортыг бол их одоо анхаарч ажилтдаг байсан. Сүүлийн үед бол их анхаардаг болж байгаа. Тэгээ ер нь тийм юм байх хэрэгтэй. Адаглаад би тухайн брокер төр үйлчлэгж байгаа хүний хувьд магадгүй англи хэлгүй байж болно шүү дээ. Тэнгүүд тухайн хүн маань нэг мэйл биччихсэн чинь болохгүй байдаг ч юм уу. Яг учир нь ойлгохгүй байлаа гэхэд утасны дугаар нь ойлгомжтой залгаад асуучих болохоор эсвэл мэйл рүү шууд бичингүүд эргээ хариу биччихдэг. Эсвэл шууд нөө чат гэж байдаг шүү дээ. Тэр чатан дээр бас шууд мэдээлэл авчдаг байвал их зүгээр. Заримдаа одоо нөгөө нэг бас Монголын банкнуудаас шалтгаалаад дата авалтууд наанцаа гацдаг байхгүй юу. Тэнгүүд тухайн хүн чинь банкн дээр байгаа мó брокер дээр байгаа мó асуудлыг мэдэхгүй учраас шууд брокер рүүгээ залгаад ч юм уу чат бичингүүд манахаас бол гарцсан байна тий. Танаа энэ банкн дээр чинь асуудал үүссэн байна гэж хэлээд өгчдөг ч гэдэг юм уу тий. Тийм байвал ер нь үл ойлголцол янз бүрийн юм дээр айгүй хэрэгтэй баг. Тэнийг нөгөө түрүүн $50-60,000 гэсэн чи яг энийг асуумаар санагдчихлаа. Та хамгийн сүүлийн үед хамгийн их алдсан дүн чинь хэд вэ? Тэгээ тэр өдөртөө ер нь ямар болсон бэ? Сэтгэл санааны хувьд. Саяхан нөгөө хөдөө аялж явах та. Тийм. Би ч нөгөө нэг аялахдаа Starlink авч яваад хөдөө ерөнхийдөө нөгөө нэг 50 ийм байгальд амрангаа бас хажуугаар нь community-ийн хүмүүстэй ингээд лайв арилжаануудаа хийгээд явна гэж төлөвлөсөн байхгүй юу? Бас чийл тий. Тийм. Тэгээд хаштаг Starlink гэдэг гоё зүйл гарцсан гэ. Тэгээ би нөгөө нэг Starlink-ийг Монголд хязгааргүй багцаа болиулсан гэдгийг мэдээгүй юм. Тэгээд ингээд сунгаад явцсан чинь яг 3 хоног дээр нөгөө наадмын бүх мөх гарч таарад. Тэгээ бүх мөх амар үзээ датаг нь дуусгацсан юм шиг байгаа. Тэгээд нэлээд дата ингээд уншаад орхоо үлдсэн байхгүй юу? Тэгээд нөгөө нэг TradeView-ийн интерлог орж чадахгүй байгаад ингээд шинжилгээ хийж чадахгүй явж байгаад яг намайг отхон тэнгэр хайрхан руу явж хахад CPI мэдээ гарсан юм. Тэгээд чиглэл нь зөв байсан, би дээшээ орцсон байсан. Гэхдээ нөгөө нэг цагийн баримжаанаас олоод алдсан. Ягаад тэгэхээр
цавхныг гадаад гэж мэдээгүй гэж. Цавхан чинь нэг цагаар юм урд явд юм байна шүү дээ. Тэгээд тэрийн утсан дээрээ компьютер хоёр дээр нөгөө нэг интернет оруулсан байсан чинь тэр хоёрын цагийг хараад яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө 7:30 болж исэн байхгүй юу? 7:20 болж исэн. Тэгээ би за CPI цагийн дараа гарах юм чи ер нь одоо гарчаад тэгээд юу аа энэ доошогоо нэг хатгачаад байна гэд буруу бодонгуудаа нөгөө бая зүв байсан лонг арилж байгаа хаангуудаа шорт орцсон. Тэгсэн чинь нөгөө тэрийг яаж яах нөгөө стоп лоссын тавьж байгаа ч гэсэн нөгөө том эдинүүдийн өөр нь стоп лосс чирэгддэж штэ ингээд чирэгдээд гинт ингээд дэше гарчдаг. Тэгээд удаачгүй ингээд нэг 5 минутын дараа машин барьж байгаа харсан чинь дэшиг 800 пип будцсан байсан. Тэгээд тэн дээр миний стоп лоссын ингээд нөгөө нэг шууд CPI мэдээгээр цөм цөхө гарч байсан байхгүй. Тэгээд стоп лосс уг нь бол яг орой дээр нь нэг 70 пипний дээр байсан мөртлөө стоп лосс 400 500 пипний дээр хаагдсан. Тэгээд угаасаа мэдээгээр тэгдэг. Тэгээ би хэрэв мэдээтэй байсан бол тэгж орохгүй байхгүй юу. Тэгээ тэрийг 7:20 болж нэгэ цагаа буруу харцсан. Тэгээ тэрнээс болоод нэг 16 17 орчим мянган доллар алдсан. Тэгээд жоохон аяллаа маань нөгөө настар унаад нөгөө натам дэвжсэн хүмүүс чинь гинт би дуу муу ораагаал явчихж байгаа шүү дээ. Тэгээд яаж ч зүгээр яг арилжаанд ороод алдсан бол бас зүгээр би яхаа ойлгоно. Тэмүүд чинь нэг юм механик алдаа гарч байгаа байхгүй тий. Цагаа буруу хараад тэгээд дээрээс нь зүв байсан арилж байгаа хааж. Хэрвээ цаг нь зүв байж байгаад би байсан бол за лонг арилж байгаа барь гэдэг ч юм эсвэл брик юм тавьдаг ч юм тэгээд арчлаад тавих зүв шийдвэр гаргах гэсэн байхгүй. Тэгээд тиймэрхүү юмслаад юу амар стресстэй юм уу тий. Ер нь жоохон харамсалтай болчихжээ. Харин тийм байна. Таныг бас ингээд сэтгэл зүйгээл бас ярьж лээ. Дээрээс нь ингээд бас арилжаач тэгээд ер нь бас та ингээд community-тэй хүн тэгээд хамтаа ингээд арилжаад ингээд байнгын эрэг холбоотой байнг харилцдаг юм байна. Тэгж явахдаа ингээд ер нь Монголын арилжаач тэр нь одоо яг ямар чиглэлд яваад байна? Улам ашигтай болж байна уу? Эсвэл арай ингээд жоохон дүүрсэх маягтай, энэ жоохон хурдан баяжих схем маяг гэж явагдаж байна. Та энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? За энэ дээр яг хоёр л гол point байгаа л да. Нэг талаасаа яг үнэхээр чадж байгаа залуучууд маань бол гоё улам мундаг хөгжиж байгаа. Үнэхээр сайн залуучууд бол байгаа. Тэрнийгээ дагаад бас зөндөө олон хүмүүс ч гэсэн нэмэгдэж энэ зах зээл рүү орж ирж байгаа. Гэхдээ нөгөө нэг богино хугацаанд хүмүүсээс мөнгө хийгээд гарчий гэсэн бодолтой хүмүүс ч гэсэн байлээ. Тэгэхээр аль нь ингээл давхрал явж байгаа. Тийм. Тэгэхээр тэрийг би нэг амар шүүж мүж чадахгүй учраас зүгээр хүмүүс одоо тэр тухайн хүмүүсийг дагж байгаа хүмүүс маань л өөрсдөө ухаантай байх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө адаглаад доктортой ядаж нэг 4 жил орчим энэ зах зээл дээр байсан юм уу, байгаагүй юм уу? За хэр хугацаанд яг хүмүүстэй ингээ харьцаад явж байгаа. Community-ийн хэр удаан оршин тогтнож байгаа ч гэдэг юм уу те. Одоо жишээлбэл Монгол зөндөө олон жишээ байгаа шүү дээ. Тэр хугацаанд гарч ирэл хүмүүсээс хэмжээний мөнгө босгоод алга болсон ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг фейлдсэн хүмүүс ч юм уу те. Тэгэхээр тиймэрхүү байдаг учраас тэрийг сайн шалгаж чиглэх хэрэгтэй. Тэгээд хүмүүсээс ер нь бити нэг сигнал харж тухайн community-д орж байгаарай. Ер нь сигнал дагаад амжилт олсон хүн ер нь байдаг юм да гэж хэлээ те. Тухайн хүнээс үр юм сурах гэж л ороорой. Тэгээ манай одоо community дотор бол бид нар орой болгон яг бодит харилцаан дээр лайв ордог. Орох нь ороод орохгүй нь миний үнцэг юм байгаа юм байна. Луугийн үнцэг юм байгаа юм байна гэж хараад ерөнхийдөө тэнцэнс юм сурах хэрэгтэй юм аваад хичээлүүдээ үзээл лайв харилцаан дээр хамт практик хийгээл явдаг. Түүнээс би яг шууд ингэж ормоор сигнал өгдөг байхгүй. Та одоо арилжаа гэдээ яг хэдэн жил болж байгаа лээ? Альбан бусаар гэх юм уу? Айгу сонин штэ. Одоо яг нөгөө full time сууснаас хойших болоо өмнөх гэдэг. Яг нөгөө сонирхоод яг зүгээр ингээд халтар ингээд хийжсэнээ тооцох юм бол 8 жил гар болцсон. Community-гээ үүсгээд хэдэн жил болж байгаа лээ? Community үүсгээд бол одоо яг 4 дахь жилд орж байна. Тэгэхээр бүр шаргуу 4 жил. Тэгээд ер нь нийт 8 жил гэхээр та одоо Монголд ер нь трейдинг хийж байгаа хүмүүсийг ер нь барагцаар за энэ юм шүү гэж мэдж байгаа штэ. Тэгэнгүүт сигнал зардаг, сургалт ордог. Энэ хүмүүс ер нь Монголд байгаа дийлэнх нь юм жоохон зэллэнч гэдэг юм уу, жоохон хүн хуурах гэдэг хүмүүс ээ нөө эсвэл дийлэнх нь ер нь ямар байна? Монголдоо. Яг Монголдо бол гайгүй бас тэгээд одоо нөгөө яг нөгөө харьцуулах юм бол гайгүй. Тийм. Гэхдээ яг зүгээр нөгөө сайн ажгаар сар хичээр нэг мэрсэр тийм хүмүүс бол байгаа. Гэхдээ би нийтийг нь хамруулж болохгүй. Одоо анх л намайг ингээл байж хат байсан хүмүүс ч гэсэн одоо хүртэл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань бас одоо хүртэл ингээл арилжааны ашигтай гайгүй байгаа болол явж байгаа. Тийм. Үнэхээр ингээд том дүнгээр ороод шатаад босчихдохгүй болоо сэтгэл санаа нь хямраад ингээ унтсан хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр аль талдаа л байгаа. Тэгээ үнэхээр нөгөө нэг ийм скам талдаа юм хийх гээд байгаа хүмүүс мэдэгддэг байхгүй юу. Тийм. Айгүй ингээл
депозит ихийг шаардна. Эсвэл одоо нөгөө тухайн хүмүүсийг одоо нөгөө те юу гэдэг юм гэлс юм ашиг мөнгөтэй сэтгэл санаан дээр тоглолт хийгээд байна шүү дээ те. Их мөнгө ярина, их ашиг амлна. Тэгээд сигнал зарна гэдэг ч юм уу, намайг дагуул тэгнэ гэсэн юм амлалтууд өгдөг ч гэдэм юм те. Тийм амлалтууд бол угаасаа байдгүй. Тэгэхээр энэчнээс та ороод сурах хэрэгтэй юм аваарай. Манайхыг бас дагаад хөгжөөрэй гэдэг зүйл бол байх хэрэгтэй. Тэгээ хинч байхгүй, хиндэж юу ч заадаг байсан бол энэ зах зээл хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр юм заадаг хүмүүс байх хэрэгтэй. Гэхдээ тэрний хажуугаар яг зүгээр нэг юм скам хүмүүс бас байж л гадаад ч гэсэн ер нь байдаг шүү дээ. Өстой чухал юм л. Одоо мэдээж ингээл 17,000, 50,000, 60,000 гээл алдсан л гэж юм. Тэгээд бас ингээд заримдаа бас ингээд хүн л болсон боддог байлгүй. За одоо ч ер нь болиё доо гэх те. Яг тиймэрхүү яг гарч ирсэн үү? Гарч ирсэн үү? Гарч ирсэн бол яг тэр тухайн үедээ яг юу таныг одоо хүртэл ингэж яг одоо хангэр те ингээд үсгэлэн байдлыг чи одоо хүртэл байлгаад ингээд одоо хүртэл явж байгаа яг тэрнийхэн талаар нэг сайхан ярилцаач. Одоо ч бас нэг үсгэлэн байхаа бас болчиход байна. Гэтэ яг зүгээр нөгөө нэг болж тийм үг гэдэг нь одоо арилж байгаа болж тийм үг гэсэн үг үстэй. Яг зөндөө л байна угсаа зөндөө байдаг гэсэн. Гэтэ яг зүгээр ихэнх үедээ бол зүгээр ингээд миний эхний 1 2 3 жил бол ер нь зүгээр шарлахаад ингээд өнгөрцөн. Одоо яагаад би нэг чадахгүй байна? Яагаад болохгүй байна гэдэг. Тэгээд бас дээрэс нөгөө яг тухайн хүн яг яагаад эхэлсэн бэ? Яаж эхэлсэн бэ гэдэг нь айгүй чухал та. Анханасаа алдаад эхэлсэн хүн бол ер нь шантарна. Анхандаа ингээд нэг азар гэдэг ч юм уу нэг юм ашиг олоод үтцсэн хүн бол яг тэрний хараас яваад идэх байхгүй. Би бол хамгийн анх бол ашигтай эхлээд тэрийг улам томруулах гэж алдсан. Тэгээд миний хувьд бол тухайн үед $4,000 моллор гэдэг бол ер нь нэлээд их мөнгө байдаг гэсэн. Солонгост бол бараг 2 сар ажиллаж иж болдог мөнгө байхгүй юу. Тэнгүүд тэрийг би 1-2 өдрийн дотор олцсон болохоор энэнгээр ингэж явж боломжтой юм байна гэдэг ойлголтыг тархинд авсан байсан. Тэгээд дараа нь яг алдсан тэгээд ингээд явсан. Тэгээд тэрний дараа нэг 4-5 дахь жил мэл рүү орж явахад бас нэлээд хүнд үед нэлээд гарч ирсэн. Тэгээд тэр үед болохоор би нэгэнт ингээд нэг галт тэрийг хөдөлсөн гэдэг шиг те хамаг юмаа энэ зах зээл рүү зориулсан байсан байхгүй юу. Тэгэхээр хаяад бүх юмаа орхиод шин юм хийн гэдэг нь өөрөө надад тийм үнэхээр тийм байж боломгүй санагдсан. Яг тэгэхээр 5 жил 6 жил ингээд энэ зах зээл бүх юмаа нойр хоолоо бүх юмаа зарцуулаад алдаад хүчний хэмжээний мөнгө төрөг алдсан. Тэгээд би чинь сургуультаа бас тийм сайн сурч чаддаг байхгүй юу. Яг тэгэхээр арилжаанаас болсон. Тэгээ би чинь тийм толгой муутай хөлт бол байгаагүй. Уг нь гайгүй талхаатай байсан. Тэгээд арилжаанаас болоод хичээлээ жоохон хайдаг ч юм уу. Жоохон тийм үлгэн салган явж байгаа гэдэг нь шүү дээ. Тэгж байгаа төгссөн. Тэгээд тэгэхээр тэрнтэй жоохон харамсаад одоо би нэгэн л энийг сонгоцсон юм чинь тэгэл энэгээрээ л явна гэл. Тэгэл зүтгэж. Одоо бол хайрцан байгаагүй. Та ингээсээ хэлжлээ шүү дээ. Одоо ингээд нойр хойлгүй үе байлаа. Бас дээрээс нь ингээд алдахтаа жисэн жоохон ингээд ай сандарч исэн үе байлаа гэж юм. Тэгээд мэдээж хэрэг те ингээд тэр мөнгийг олоод өөрийнхөө мөнгөөрөө ингээд оруулаад мөнгө нь гинт ингээд доошо буугаад ирэх үед бас нэг зүрхэн нэг жоохон савлж исэн үе байсан баг. Яг тийм үедээ яг одоо яг ер нь яг тэр одоогийн байдлаар тийм одоо хүртэл байдгүй эсвэл хамгийн сүүл тэр нь хизээ байсан бэ? Бага. Үгүй байнга л байна. Хүмүүс нөгөө нэг сэтгэл зүгэн алга болчтой гэж ойлгох юм шиг. Тэгээ алга болохгүй шүү дээ. Одоо хичнээн баян хүн байсан ч гэсэн гинт дансандах мөнгө нь алга болчвол уурлаад сандрах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр ер нь бол алга болохгүй зүгээр тэрийг зохицуулж сурна. Тэнгүүд өмнө нь бол зүгээр одоо би стоп лосс тавихгүйгээр ингээд ийм баримжаалан арилжаанд ороод бүх юмаа алдаал стресстэй дийдвэсэн бол одоо зөвхөн дөрмийн дагуу эсэлээ тавиал типигээ тавиал орно. Алдах хоёр одоо дүн одоо мэдж байгаа учраас тэрэн дээр нэг хаамаа ингэж сандраад твдэд ах зүйлгүү. Гэхдээ сүүлд би 12 сард одоо намайг дагдаг хүмүүс бол мэдэх байх. Би нэг гэртээ нэг хамаг юм хаах цогч мохоод нэг стресстэй ингээд гарч арих марих уужсан тохиолдол байгаа. Тэгээ би ч өөрөө амар бас сэтгэл хөдлөл өндөртэй шүү дээ. Тэнгүүд арилжаан дээр тэрийг дарах хэрэгтэй болдог. Гэхдээ заримдаа бол үнэхээр чадахгүй байгаа. Гэхдээ тэр чинь болохоор челленжийн данс байсан. Миний үндсэн данс биш. Тэгээд 2-3 сар ингээд бүр $100-аас ахвал өсөж явж байгаад 30,000 болгоцсон. Тэгээд зорилго нь зүгээр би өөрийгөө юм хэр дисциплинд суудсан байна гэдгийг шалгаж ирсэн байхгүй. Тэгээд чадахгүй тэрийг фейлдүүлсэндээ болоод амар уур хүрсэн. Тэгээд диско нэг юм авч идчих жоохон тэгж стресс юм байгаа. Гэхдээ тэгээд тэр үйлдэлийнхаа дараа одоо би шууд дахиад 30,000-ыг цэнэглээ ч юм ингээл орохгүй л дээ. Ингээд хэсэг тайвшир. Яг тэрний дараа юу болдгийг мэдчихэж байгаа учраас хэрвээ тэгж орох юм бол тэгэл дахиад тэр 30,000 алдах байхгүй. Яг тэр стрессийн үед бол цэнэглэсэн мөнгө бол ер нь тэгэл тэгэхээр яг наад чинь бол яг шунал орж иж штэ шууд юм ингээд шуналаас илүүтэй бас тийм шазрын зан гэх юм уу хайш чинь тий чарттайгаа ингээд дээр дор орох гэдэг юм шиг тийм зүйл байдаг. Тэр бол гэхдээ хизээч алга болохгүй зүгээр дүрмээрэл
өөрийгөө барьж авах хэрэгтэй байхгүй. Маш гоё яриуллаа тий. Хамгийн сүүлд одоо margin call аваад бүр дансаад тэг болтол нь шатаасан өдөр чинь хизээ хамгийн сүүлд. Сая одоо 12 сарын 12 сард. Тэр чинь гэхдээ нөгөө нэг чаленжийн данс байсан. Тийм. Тэгээд яг наагур нь одоо нөгөө нэг комьюнитигийн хүмүүстэй цуг $100 моллор төр $200 моллор төр бол зөндөө арилж яваад ингээл хийгээл явна л да. Тэгээд тэнгууд яг зүгээр яг том дүнтэй данс margin call болгосон сүүлд гэх юм бол 12 сард л байна. Тэгээд ер нь бол одоо мэдээж санхүүгийн салбар гэдэг бол үнэхээр савлгаатай. Дээрээс нь хэн болгоно ороод байх бас зүйл биш те. Тэгээд ингээд сүүлийн үед энэ нь бол хурдан мөнгө бол харах юм байна. Бараг онлайн казино шиг юм төстэй юм байна. Зүгээр энэ хоёрхан товчтор байгаа buy эсвэл sell гэдэг. Энэ хоёрыг ингээд дараад эндээс ингээд мөнгө олох гээд ингээд яг тийм хүмүүс одоо маш их олцрлоо. Тэгээ та энэ хүмүүст ер нь яг юу зүйлмөр вэ? Яг одоо хэрвээ яг үнэхээр л яг арилжаач юм болоо гэвэл те. За та яг өмнөсөн шиг 4 жил ингээд ядаж сураад ингээд тест хийгээд байгаа. Тэрэн дээр яг нэг гоё нэг дэлгэрэнгүй тэгээ залуучуудаа бас уриалахаар нэг тийм комент байгаа болоо. Гэхдээ би Монголд яг энэ салбар бол хөгжөөд нэлээд бас хөөрхөн болоод байгаа л гэж бодож байгаа. Тэгээд нэг хэсгийг үе бодох юм бол одоо учиргүй хамаг юмаа тавиад ишээ бас орж ирдэг хүмүүс бас байхгүй болсон баг. Түүнээс 18 19 онд ч нь бол ер нь л хүмүүс амар л гинт баяж харах гэж өстө бодож исэн үе байхгүй. Тэгээ одоо алдах нь алдаад бас одоо мань мэд шиг хүмүүс ингээд нэг алдаа малтагаа яриад ахаар бас ойлгоод эхэлж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр ер нь бол ингээд сурж байгаа хүмүүст ингээл бид нар ингээл ер нь тодорхой хэмжээний юм зааж зөвлөж явах хэрэгтэй гэж би боддtiin. Тэгээд комент гэх юм бол зүгээр яг хурдан баяжих арга бол бишийн хувьд бол биш. Тэгвэл хит бас ингээд нөгөө нэг амьдралгүй юм яриад хүмүүс байдаг л та. Одоо $100 цэнгэлчээ тэрэн дээр 1-2% барьдаг ч юм уу тийм бол байхгүй. Тэгэхээр зүгээр тодорхой хэмжээний сейвинг хадгаламжийг заавал арилжаар уугаа ингээд үндсэн пул тайм суух хүртлээр хийх ёстой гэж би одоо бодоод байгаа. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр одоо шууд чи одоо ингээл $10,000 ч юм уу $100,000 эхлэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг эхлээл угаасаа монголчуудын хувьд дэлхийн нийтийн жишг нь $1,000 дотор л эхэлдэг, цэнгэлдэг. Тэгээд тэрнээсээ гарсан ашгаа баг гэж голохгүйгээр зүгээр тусны юм одоо хадгаламж руу ч гэдэг юм уу хадгалаад яваад ах хэрэгтэй. Тэгээд тэр хугацаанд хүн чинь практик суун шүү дээ. Практик суун. Тэгээд дээрэс нь мэдлэгтэй болно. 2 3 дугаар гэх юм бол татаа авалт хийдэг тийм заншил сурчна. Тэгээ ашиг хийсэн л бол татдаг, тэрийг хадгалдаг. Одоо хэд удаа алдлаа гэж бодоход татахгүй ингэж байж байгаад ашиг руу гараад ирэнгүүт нь татаал ингээл яваад ирэх гэсэн. Тэгээд тодорхой хэмжээний хугацаа өнгөрөнгүүд нөгөө хадгаламж чинь нэг $5,000 мол руу орчим хүрээд эхлэнгүүд тэр үед аль хэдийн мэдлэг нь суудсан, практик хийгээд үзсэн. Тэгээд одоо би нэг арай дунд аккаунтн дээр $5,000 төр хийгээд үзье. Гэт хийгээд тэгээд эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо шууд юм амаа зараад ч гэдэг юм уу. Гинт томоор одоо наад чиг тэгж юм бол эхлээд бол хэрэггүй. Ер нь бол нэлээд аюултай. Ер нь яг ясрах юм бол казино, покер, мокроос ч аюултай. Тэгээ энэ зах зээл ч одоо хідэн л төгрөг байсан хамаагүй зайлгж чадна. Маш том зах зээл шүү дээ энэ чинь. Өдөрт хэдэн $1 эргэлдэж байгаа. Тэгэхээр маш аюултайгийн хувьд бол аюултай. Гэхдээ зөв системээр гараад ирэх юм бол үнэхээр ямар ч ажлаас илүүтэйгээр гоё нөхцөлтэйгээр ажиллах боломжийг бол өгдөг. Тийм. За одоо ер нь бол хэдүүлээ ингээд эрстэл тэгээ мөнгө алдах байдаг. Дээрэс нь яаж өөрийгөө тийм харин тийм юм ярьлаа. Маш тэгээ бас гой бидэрт ингээд сургамж зөвлөгөө өгч байна. Одоо яваад бүр цаашаага яриад хэдүүлээ одоо та ашиг олж исэн угаасаа түүхэд байгаа. Тэгээ тэр ашиг олсон түүхээр ингээд яг одоо хамгийн гоё хийж исэн зүйл ч юм уу те ээж аавдаа ч юм уу эсвэл гэр бүлдээ эсвэл юм сайн дурын ажил хийж исэн яг тийм гоё дурсамж байгаа юу? Тийм дурсамж байгаа бол яг ямар юмар болж исэн болоо тэрийг нэг гоё дэлгэнгээр ярьж өгч болох болоо. За миний хамгийн анх зүгээр яг тод үлдсэн зүйл гэх юм бол ажилласаа гараад арилжаа гээд нэг хагас жил биш 4 сар маар орчин болж ирсэн. Тэгээ би ажилласаа гарахдаа зээл авч гарч ирсэн байхгүй. Тэгээ тэр зээлээ дараад үлдсэн мөнгөөр нь яг өөрийнхөө одоо сонирч исэн аавна гэж бодож исэн машинаа тухайд авч исэн. Аваад тэгээд нөгөө нэг гэрийн гадаа ирээл гэрийн лугаа заалгаал тий гараад ирэч мэрэж гээл тэгэл яг битээ дуулсаж исэн тэр үе нь бол бас их гоё. Хамгийн одоо гоё мэдрэмж нэг юм да тий. Тэгэл дараа нь мэдээж нөгөө нэг тухайд би ч нөгөө ажилдаг байхдаа 21 он оны үед гэсэн үг шүү дээ 22 21 оны үед
20 оны төгсгөл 21 он хавцаа гэсэн үг. Тэр үед би арай full time болоогүйсэн. Гэхдээ Монголд ирсэн байсан. Тэгээд нөгөө нэг мэдээж шууд ирэнгүүтээ би ч нөгөө нэг тусдаа мустаа гарч чадаагүйсэн. Тэгэл байр морины асуудал гээл яг одоо орон сууцныхаа асуудлыг бэлдээл машин аваад яг нөгөө тэр амьдралаа ингээл жижигээс нь ингээл босгож исэн үед нь л их гоё санагддаг. Тэгээд манайх яг Robin Hood гэж байгуулжсэн нөгөө шалтгаан ч гэсэн би бас одоо хэлэхэд нэр нь ч гэсэн ингээд Robin Hood гэдэг нөгөө нэг бусдад тусалдаг юм бүлэмгийн нэр баггүй. Тэгээд одоо манайх чинь сая скул байгуулагдсанаас хойш community дотроос ингээд олсон ашигаараа гэхдээ арилжааны ашиг биш л дээ. Одоо нөгөө нэг яг community-гээ одоо манай community чинь нэг сарын $9 $19 фитэй байдаг. Тэгээд тэрнгүүрээ олсон орлогоороо сар болгон бас юм сайн үсээ хийдэг. Тэгээд одоогийн байдлаар 2 хүүхдэд бол хаалганыхын төлбөрт нь ингээд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан. Баяр үргээ. Тэгээд дээрэс нь бас 7 сард манайх ийм говийн одоо нөгөө нэг цүлжилтийн хэсэг тийм модны аянд бас оролцоод орсон. Тэгээд яг тэр болгоныг би нөгөө бичлэгжүүлэх гэхээр бас жоон сайн зовоод идэх байхгүй. Одоо нэг хүчтэй зовлонтой хүн дээр очисноо ингээд амар би тань тусалж байгаа гэсэн ингээд бичлэг хийх нь бас муухай. Гэхдээ яг бусдыг уриалгах зорилгоор хамгийн скул байгуулагдаад сая хамгийн ихэнд бол би ихний хүн тусалж байсан бичлэгээ бол яг бичлэгжүүлээд оруулсан. Тэгээ тэрнээс хойшоо 2 3 юм хийсэн. Тэрийг бол ерөөсөй бичлэгжүүлээгүй. Community дотроо инглээ гэдэг юм аа л хэлцдэг. Тийм. Тэгэл манайхан бол окей гэж хүлээгээд авчдаг гэсэн. Стон нэг зөв хүний үйлдэл нүднээс талд гэдэг л яг л болж лээ л да. Тийм. Маш гой сонсогдож байна. Мэдээж хэрэг одоо ингээд full time ингээд арилжаа чинь ингээд болсон байгаа. Тэгээ яг энэ хугацаанд яг та яг арилжаа ингээд ийм одоо мэрэгчлээ болсондоо юунд их баярлдаг вэ? Тэгээд юунаас илүү аз жаргал авдаг вэ? Та гэр бүлдээ өнгөрөх цаг чинь ихсэн болоо? Их үедээ бол би гэр бүлдээ цаг зарцуулах цаг маань ихсэн гэж бодсон чи эсрэгээр бүр багасч ирсэн. Тэгээд одоогийн байдлаар бол яг ер нь ингээд нэг чартнаас хол байх ёстой гэдгийг аягуулсаа ойлгоод байгаа л та сүүлийн үед ялангуяа анх болохоор нөгөө full time суугаа эхний 1 жил мэл бол яг ингээд ажил хийж байгаа юм шиг ажиллах гэдэг гэсэн. Тэгээд тэр нь бол буруу. Одоо залуучуудаа хэлэж гисэн ер нь зөв full time сууж байгаа хүмүүс байх юм бол ер нь нэлээд хэцүү. Ягаад тэгэхээр нэлээд уйдна. Тэр чинь ингээд арилжаанд яг ажил шиг ингээд хийгээд байх юм байхгүй шүү дээ. Хүлээн өдөрт нэг ганц 2 стап гарвал гарна, гарахгүй. Тэнгүүт чинь нөгөө хийц хүрээд эхэлдэг. Тэгээд зөв өөрийнхөө гоё хоббиг олох хэрэгтэй. Тэгээд би ерөөсөө хоббигоо олохгүй явж байгаа сайхнаас бас нэг шинэ хоббитэй болсон. Тэгэл ерөнхийдөө тийм хобби ч гэдэм үү өөрийгөө хөгжүүлсэн, өөрийнхөө туртай юм хийх замнал руугаа одоо л нэг ер нь жоохон орж байна. Түүнээс биш өмнө нь болохоор зэрэг ер нь ингээд нэг бас тэмцэлцээр л байлаа. Тийм. Тэгээд өнгөрсөн жил бас нэлээд том алдагдал аваад тэгээд тэрнээс хойш жил хагас хугацаанд бол ер нь үндсэн дансаа бол ерөөсөө булгасангүй гайгүй явж байна. Тэгэл ер нь суралцаал явж байгаа. Тэгээд улам ахих бах сайжрах бах л гэж боддог шүү дээ. Таны одоо ингээ хамгийн дотны хүн чинь одоо хамгийн сайн найз чинь ч юм уу хамаг мөнгөө ингээд арилжаанд арилжаагээд алдчихлаа. Тэгээд дээрэс нь бүр байраа ч ихсэн зараад арилжаанд хийгээд алдчихлаа гэвэл та тэр хүнд яг ямар тусламж үзүүлэх вэ? Шууд зодсон шүү дээ. Тлээ зүгээр ерөнхийдөө зүгээр арилжаа хийгээд тэгээд алдчихж байгаа бол арилжаа хийх бойл гэж зөвлөн төө тийм. Чи тохирохгүй юм байна л гэж хэлнэ. Яг тэгэхээр тохирохгүй ер нь аль салбар тийм юм байгаа шүү дээ. Тэгэхээр чи бол тохирохгүй юм байна гэдэг. Одоо байраа зарж ийн гэдэг чинь бол ер нь бас болохгүй л дээ. Тийм. Тэгэхээр болино гэж хэлнэ. Тэгээд яг үнэхээр сайн найз байгаа бол тулцсан асуудал дээр нь мөнгөний тусламж тодорхой хэмжээгээр өгөх бах. Тэгжил туслах бах та. Түүнээс ингээд арилжаа хийгээд дахиад хийгээд өгөөч бүгдийг нь олоод өгөөч мөгөөч гэвэл тэгээд худлаа шүү дээ. За ингээд манай подкаст ер нь ингээд өндөрлөх гэж төгсөж байна. За тэгээд та өөрийнхөө зүгээс залуучуудад ирээдүйн арилжаачдад ингээд хэлэх зүйл байгаа юу? Эсвэл уриалах, ярваныг уриалах байгаа юу? Та тэрийг хэлж өгөөч. За тэгээд ерөнхийдөө хийж байгаа ашгаа бити баг гэж нэх голоорой. Тэгээд $1 үн цэнийг эхлээд сайн ойлгож аваарай. Тэгээд ер нь ингээ анзаараад тахт хүмүүс ашгаа айгүйх голдог. $30 олцоод ханахгүй дахиад хийж байгаа $30 алдчихдаг ч гэдэм. Тэгэхээр $30 чинь өнөөдрийн Монголын зах зээл дээр 100,000 төгрөг, 160,000 төгрөг гэхээр 2 цагийн дотор олж байгаа мөнгөнд дүнгээд харьцуулаад харах юм бол боломжийн дүн. Тэгэхээр эхлээд тэр үн цэнийг ойлгосны дараа л ер нь одоо яг жинхэнэ
арилжаанууд чинь гоё явж эхэлнэ. Тэгээд мөнгөн дээр хэрвээ анхаарах юм бол хүн чарт, зураглал, анализ, төлөвлөгөө бүх юмаа мартдаг учраас ерөөсөө мөнгөн дээр фокуслж болохгүй гэдгийг л сайн санах хэрэгтэй. Тэгээд TPSL-ээ тавиад ашиг алдагдлын хязгаараа тавьсан л болвол өөртөө итгэл хайж сурах хэрэгтэй. Тэгээд нэгэн тийм зах зээл рүү орж байгаа хүмүүс байх юм бол нэлээд хэцүү шүү. Тий. Тэгээд мастер болох буюу одоо ингээд сурах хүртлээ гэсэн юм ерөөсөө байхгүй. Байнга суралцсан. Тэгэхээр өөртөөгөө нэлээд ажиллана. Тэгэхээр өөрийгөө ойлгоно. Тэгээ нэг онгой байдаг шиг чартыг ойлгох гэж явсаар хагаад сүлд нь өөрийгөө л ойлголоо гэдэг шиг тэгээд ер нь өөрийгөө ойлгоод дуусна. Тэгэхээр хувь хүн тал дээр ч гэсэн ер нь бол би тийм муу бизнес, муу зүйл гэж бол хэлэхгүй. Сайн зүйл гэхдээ нэлээд хүч хөдөлмөр шаардна өөртөө тэмцэлтэн. Тийм тэгээд хэрвээ энэ бүгдийг давж чадна гэж бодох юм бол цагаагийн зах зээл та хэд бол маш том эрхчлөө болон боломжуудыг нээж өгнө. Тэгээд хичээцгээгээрээ өөртөө ажиллацгаагаараа гэж хэлээ та. За маш их баярлалаа. Маш гоё зөвлөмж бас сургаал айлтлаа. Ирээдүйн арилжаачдаа бас их гоё амжилт хүсэж байна. За тэгээ манай энэ дугаар энэ төрөө өндөрлж байна. За дараа дахиад цагаан анхаарал тавьсан явдалд баярлалаа. Батлуу трейдертэй маш их баярлалаа. Баяртай. Баяртай. Баяртай гэсэн шүү дээ. Тэн шиг хамт тэгээ хийчих юм баяртай гэд. За. 1 2 3 Баяртай. Нөгөө гараа. Ингэж байгаа. Yes, за. 1 2 3 За. баяртай.